За, Lone Excel загвар дээр шинээр зээлийн данс яаж үүсгэх талаар одоо та бүхэндээ танилцуулъя. За, та бүхэн зээлийн данс шинээр үүсгэхдээ форм шитэн дээрээс үүсгэнэ. За, форм шитэнд ороод Lone Excel тэснээс Lone гэсэн командыг өгнө. За, энийг нэг юм уу хоёр удаа ингээд угсраа дарагцламаар энд одоо зээлийн дансны дугаараар үүсгэн автоматар. За, энэ бол самсгүй байдлаар үүсэж байгаа. За, хэрвээ энэ дэх данс зээлийн данс нь улаан өнгөтэй харагдвал энд үүссэн данс энэ данс дотор байна. Тийм учраас энэ дансыг ашиглаж болохгүй гэсэн алдааг анхаа илэрхийлж байгаа. За, манай жишээний хувьд бол цагаан өнгөтэй учраас энэ дансыг ашиглаж болно гэсэн үг. За, одоо зээлдэгчийн одоо үндсэн мэдээллүүдийг оруулж өгнө. За, овг нь за боролдоо гэдэг юм ч үү те. Боролдоо. За, зээлдэгчийн нэр нь Бат. Амгалан. За, эргээстрийн дугаар нь EJ. За, энийг зохиогод өгчөж байгаа. 78 12 25 за 31 ч юм уу. За, хүүс нь эрэхтэй. За, утасны дугаар нь 99 88 77 66 гэсэн юм утасны дугаартай юм байна. За, гэрээний дугаар нь XL 016 гэсэн дугаартай өрөөгэй. За, ийм дансны дугаар өмнө өгт ийм гэрээний дугаар өгсөн учраас энд бол улааж харагдаж байна. Гэрээний дугаар бүртгэгдсэн байна. Хэрвээ энэ улааж байгаа тохиол бид энэ зээлийн дансыг бол шинээр бүртгэх боломжгүй болчихно. Тийм учраас энэний давхардлыг арилгах үүднээс бид энэ гэрээний дугаараа өөрчлөе. За, 22 болгочихъя. За, одоо бол энэ гэрээний дугаар давхардаагүй энд илэрхийлж байна. За, зээлийн хүү жилээр. За, энэ дээр бол жилээр хүүгээ оруулж өгнө. За, сарын 5% бол жилийн 60% ч юм уу. Эсвэл сарын 4% бол жилийн 48% ч юм. Гэмчлэнгээр жил шилжүүлж хүүгээ оруулна. За, торгуулийн хувийг бол жилээр мөн адилхан оруулна. За, максимумдаа 20% гэдэг. За, хүү тооцох өдрийг энэ дээр сонгож өгнө. 365-аар бол стандартаараа бодно. Учраас 365-ыг бол сонгож өгөх шаардлагатай. За, алдан бодох үлдэгдэл. Өөрөөр хэлбэл зээлийн график зөрчсөн тохиолдолд аль үлдэгдлээс алдангаа бодох уу гэдэг. За, зөрчлийн дүн үлдэгдэл зээл гэсэн хоёр төрлийн одоо алдан бодох үлдэгдэл байгаа. За, ерөнхийдөө зөрчлийн дүн гэсэн энэ талбар дээр алдангийг бодох ёстой байдаг. За, гэхдээ шаардлагатай тохиолдолд үлдэгдэл зээлээс бас бодож болно. За, хүүний зөрчилд алдан бодох уу, бодохгүй бодвол хүүний үлдэгдлээс бодно. Бодвол зээлийн үлдэгдлээс бодно гэдгийг сонгож өгнө. За, ерөнхийдөө бодохгүй гэсэн төлөвөөр явчихдаг. За, хүүний зөрчил алдан гэдэг нь өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч маань зээлээ аваад хугацааны 5 сарын дараа би үндсэн зээлийг бүхэлдэн төлөё. Энэ хооронд хүүгээ төлөө явжээ гэсэн тохиолдолд хүүний зөрчил үүсэх магадaltaй байдаг учраас энэ дээр бол хөшүүрэг байдлаар алдан бодно бодохгүй гэсэн сонголтууд хийх шаардлагатай болчтой. За, зээл төлөх огноо гэдэг дээр зээлээ төлж дуусгах хамгийн сүүлийн өдрийг оруулж өгнө. За, манай жишээний үед 6 сарын 30-ны өдөр зээлээ төлж дуусгана гэсэн энэ нөхцөлтэй зээл байна. За, зээлийн барьцаа хөрөнгө бол энд юу ч хийж болно. За, автомашин ч юм уу, үйл хөдлөх хөрөнгө ч юм уу. Үйл хөдлөх хөрөнгө байвал үйл хөдлөх хөрөнгийн хаяг байршлыг бол энэ зээлийн барьцаа хөрөнгө гэсэн энэ талбар дээр оруулж өгнө. Тэгвэл манай жишээний үйл хөдлөх хөрөнгө гэсэн агуулгаар оруулж. За, зээлдэгчийн гэрийн хаяг. За, энэ бол тухайн зээлдэгчийн хаана байршдгүү, ямар дүрэгт, ямар тоотод, ямар орцонд доо байршдгүү гэдгийг бол энэ дээр бичиж өгнө. За, Улаанбаатар хот, Хамаг дүрэг. За, тэгээд 75-ын Б байрны за 13 тоот ч юм. Гэх мэтлэнгээр хаягийг нь бичиж өгнө. За, ингээд үндсэн мэдээлүүд оруулсны дараагаар бид нэр зээлийн график оруулж өгнө. Жишээлбэл 1 сарын 1-ний өдөр 5 сая төгрөг зээл олгоно. Энэ нь зээлийн график. За, энэ зээлийг би 2 сарын 1-нд сая төгрөгийн төлье. 3 сарын 1-нд сая 500-ийн төлье. 4 сарын 1-нд сая 500-г төлье. 5 сарын 1-нд за 500 мянгыг төлье. 6 сарын 30-нд 500 мянгыг төлье. Гэх мэтлэнгээр
зээлийн график оруулж байна. За энэ зээлийн графикийг хэрвээ та шууд тэнцүү төлбөртэй дүнгээр график оруулах бол та өөр зээлийн график боловсруулдаг Excel файл дээр зээлийн графика бодоод ийшээгээ хуулах байдлаар бол зээлийн графикийг оруулна. Энд яагаад ийм механик аргаар оруулдаг вэ гэхээр зээлийн графикийг хүмүүс ямар ч байдлаар тохирж болдог учраас тогтсон нэг аргаар биш өөрсдөө гараар оруулдаг байдлаар энийг бол загварчилсан байгаа. За ингээд зээлийн график оруулсны дараагаар энэ үлдэгдэл маань 0 гэсэн байх хэрэгтэй. Хэрвээ энэ 0-ыг бол энэ шинэ зээлийг маань энэ загвар хүлээж авахгүй алдаа ямар нэгэн алдаа байна гэж хүлээж авахгүй. Жишээлбэл энэ дээр би 499 мянга гэдээ оруулчих л да. Нэг төрөний үлдэгдэл үүсэж байна. Одоо accept зээлийн нөхцөл аль нэг талбар хоосон байна эсвэл зээлийн график буруу үссэн байна. Энд дээр зээлийн график буруу үссэн. Яг тэгэхээр нэг төрөний үлдэгдэл байна гэсэн. Тийм учраас би энэ үлдэгдэл гэсэн талбар бол зайлшгүй 0 гэсэн байх хэрэгтэй. Энэ тохиолдолд бид нарын зээлийг бол одоо энэ загвар хүлээж авна гэсэн үг. Шинэ зээлийг. За ингээд бүх мэдээллүүдийг бүгэлсэний дараагаар accept гэсэн командыг өгөөж шинээр зээлийн данс үүсэх үү гэсэн энэ асуултанд yes гэж хариулснаар бидний шинэ зээл маань энд зээлдэгчийн нэгдсэн мэдээлэл гэсэн энэ талбар дээр одоо ингээд бүртгэгдсэн байх болно. За ингээд ийшээ ороод ирсэн байна. Энэ бооролтой Батамгал ингээд. За энэ лох дээр ингээд овгийнхоо зээлдэгчийн нэрсэрүүд ирэмбэлсэн мэдээлэл байгаа. Батамгалан гэсэн учраас хамгийн дээд хэсэг дээр ингээд орцсон байна гэсэн. За бидний сая үүсгэсэн 2400 6302 гэсэн дансны зээлийн график нь чарт утасны одоо сүүл хэсэгт бол ингээд автоматар өөрөөр бүртгэгдээр яваад байна гэсэн үг. Өөрөөр бид нэр энд accept командыг өгөхөд үндсэн мэдээлэл нь форм утасны энэ талбарт зээлийн график нь чарт утасны одоо энэ талбарын дагуу доош жагсаалтаараа ингээд бүртгэгдээд явна гэсэн үг. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө шинээр зээлийн дансыг бол үүсгэх процесс хийгднэ.